За сайн байцгаана уу та бүхэндээ нөрөн одоо төмөн амар амгалан гайлтгая. Тэгээд Ирсак компани одоо дэрэгдэх Platinum Leaders клубээс 7 хоног болгоны бие гарагт одоо зохион байгуулагддаг амжилтын түүх гэдэг энэхүү контентын маань одоо ээлж дугаарын зочин хойморт нэгэн одоо хүчрэг бүсгүй эмэгтэй заларж байна. Тэгээд бас энэхүү контент маань бас 3-7 хоног 4-7 хоног орчим одоо мэдээ завсарласны эцэст одоо ингээд энэ одоо үзэсгэлэн болгогч юм ихтэй усан туулай жилийн анхны одоо дугаарын маань зочноор бид бүгдийн одоо бас спонсор хүчрэг одоо лидер одоо Ирсак компани хүр лидер цолтон дамбын сувд чулуун гэдэг одоо энэ гайхамшигтай хүчрэг аль ажлыг хослуулж хийж чаддаг ийм мундаг одоо дайчин эмэгтэй бүрж оролцуулж байна. За тэгээд одоо сувд чулуун спонсорыг одоо та бүхэнд танилцуулнаа. За тэгээ өнөөдрийн контентоо одоо хөтлөн явуулах юм бол миний одоо намайг бол манайхан таних бах. Ирсак компани хүр лидер Platinum Leaders клубийн одоо тэргүүний одоо энэ халбыг хашдаг. Тэгээ одоо энэхүү контентын маань зочин хойморт Ирсак компани хүр лидер, Ирсак компани одоо ууган лидер гэж бас хэлж болно. Тэгээ ийм одоо мундаг хүчрэг дайчин эмэгтэй оролцож байна. Тэгээд сувд чулуун одоо эрхэм хүр лидер маань та өөрийгөө сайхан ингээд энэ контент хийж байгаа хүмүүстээ сайхан өөрийгөө танилцуулаач. Тэгээд хоёлаа цаашаа одоо ингээд бас гоё сайхан одоо бас одоо амжилтын түүхээ хуваалцнаа энэ хүмүүстэй. За сайн байцгаана уу. Надыг дамбын сувд чулуун гэдэг би 5 настай 3 охин 3 банд төрүүлсэн айдын бэр айдын ууг гэж явдаг юм да. За бүгд тусдаа гарцсан. Таава явцсан. Одоохондоо нөхөр битээ хоёр нэг гэртээ хоёулаа цуг амьддаг. Манай хүн болохоор цэргийн газраас тэтгэврт гарсан. Өнөөдөр тэгээд дөнгө сая орж ирээд байж байна бас. За. Өмнөхөө төлөв бэрийг хийгээд тэгэлгүй яах. Хүн болохоор ер нь залуугаас цэргийн газар ажиллаж исэн. Би болохоор худалдаа хөтөлбөрийн анги гэдэг газар няруу хийж гад тэтгэврт гарсан. Манай хүн дээр үеэр болох юм бол одоо гал хамаанд гэдэг хэлсэн. Тэрэнд тэг байж байгаа тэтгэврт гарсан. Тэгээ хоёлаа тэтгэврт гараад одоо манай хүн болохоо 66 та би 65 та ингээд амьдэрч байна. Тэгээ. За. Миний түүх одоо ерөнхийдөө анхнаасаа тэгж хэлсэн. Би энэ бүгд настайгаа сууж исэн. Хоёртойгоо хаахны гаргаж исэн. Оо за ямар юм. Тэдний Дулаан хаан гэдэг газар амьдарч байгаа. Зөө хараад ихэд 5-6 жил амьдарч байна да одоо. Одоо өнөөдөр 110 хотод байна. Оршин сууж амьдарч байна 100 хараад тийм ээ. Тийм. За одоо ингээд одоо манай сувд чулуун одоо хүр лидер маань та бүхэнд бол өөрийгөө маш сайхан дэлгэрэнгүй сайхан танилцууллаа. За одоо бас тэргүүнэнд одоо бас дараагийн асуулт асууя. За одоо сувд чулуун лидер маань Монголын би яагаад ууган лидергээ тодтогоод байна гэхээр Монголын баг эхний 1-2 дахь ууган лидер шүү дээ Ирсак компани. Тэгэхээр анх одоо Ирсак компани талаар мэдээллийг хэдэн сарын хэдэнд хаанаас олж мэдчихээ. Тэгээ яагаад энэ Ирсакийг та сонгож оров? Яагаад ийм том хүчрэг багийн одоо том лидер, спонсор болчвоо? Энэ талаасаа хоёлаа төвхөө хуваалцаач. За. За би болохоор чинь одоогийн юу яасан 4 сарын 1-нд эндээс Улаанбаатар хот руу зориод өвгөнтэйгээ хоёулаа нэг манай нэг юу битээр нэг жоохон засвар хийх гээд тэгээд 100 айд юм одоо засварынхаа юмыг аваа явж идэл базраа одоо нэг баяргүйгийн базар төрн надыг дуудаад та нааш хүрээд ирээч та хотод явж байгаа бол хүрээд ирээч уцаар яриад би ингээд нэг юм Туркийн шүлжээ ингээд эхлүүлж байна. Та тэгээд тэрэнд ороод би тэр үед нөгөө 3 саяар нэг хүмүүс орж ирээд 3 саяын нэг шүлжээ гэж яриадсан байхгүй надыг. За. Тэр үед бас нэг барилгын юм уу хийчихсэн болохоор жоохон мөнгө тааруу өөрөө нөгөө гэр орондоо юм авах гэжсэн болохоор тэр мөнгө тааруу байсан болохоор би анаа чадахгүй одоо тэрэг гэж бодоод анаа чадахгүй одоо их чинь ингээд ажил хөөсөлтөд явж байгаа нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ явж байна их чинь чадахгүй гэсэн. Тэгсэн чинь базар надыг тэгсэн. Сувдаа ихтэй тийм бишээ та нэг 200 мянгатай байх болно шүү дээ. Та нэг хэрэг болгоод та бүр нэг наад ажиллаа орхио та нэг хэрэг болоод над дээр хүрээд ирж.
Тэгэхээр нөхөртөө тэгсэн. Өгөн чи ингээд юм хөөсөлтөд явжээ. Би одоохондоо нэг цагийн надаа нэг завсралгаа өгөдгөө энэ хүүхдүүдтэйгээ ах юм аваад явжээ. Би юу яа. Чи тэгэл миний авсан болдог байсан. Чи байхгүй бол би яаж авдгийг гинэ. Тэгэхээр надад аваа. Тэгээ би базар сүрэнтэй тэр хооронд айгүй хурдан таксидж очиад базар сүрэн дээр очиад мэдээлэл авсан. Тэгээд авсан тэр нь надад айгүй гоё таалагдсан. Би би урд нь ерөөсөө яг хэд чинь би нөгөө нэг Сибирийн ааг хийжсэн шүү дээ 100 харагийн. За. Тэгээд би базараад хийжсэн. За энэ ингээд ааг нь хийж байгаа. Тийм болохоор чинь давхар шүлжээ их тийм боломж байхгүй. Гэхгүй юу? Тэгэхээр юуг нь сонсон чинь айгүй гоё таалагдаад гоё таалагдлаа гоё юм байна гэх. Тэгтээ манай Сибирь бас жоохон үед жоохон буруу юу яагаад онлоо ингээд бидрээс нөгөө оноо моноо гаргаа болчихсон шүү дээ. Бидний ажлыг ингээд нэг л өдөр ингээд байх болгоо хийсэн байхгүй юу? Яг тийм аарсан. Тийм бодлоо мэдээдийн сонсчод за их чинь тэгвэл орчия одоо их чигээ эсвэл чигээ шууд би мөнгө өгөө шууд эсэлтэнд ороод нэг 180 хэдэн мянган төгрөгийн юм аваад 4 оноо болоод тэгээ явсан байхгүй юу? За. Энэ дараа нэг хоногийн дараа над руу уцтаад сутагч та дараа хүнээ эсвэлээчээ одоо та нэгэнт орцсон юм чинь одоо ингээд та хүнээ эсвэлэх юм бэ яваа за тгий би нэг ганц руу яри гэд тэгээ тэр өдөр хин Чулуунбаатарын уян Чулуунбаатарын уянгатай инх төвшингийн автогоо хоёртой яриад за ngo анинистай амар гоё юм сая суулаа. Гоё юм байна дээр базар сүрэн надад сургалт өглөө. Та хоёр ямар ч очиад тэр сургалтыг сонсоод гэтгсэн. Гэсэн чинь жоохон дургу маягтай би одоо ингээд Сибирт ажиллаж байгаад одоо ингээд юу яасан. Уянгач хөөрлийн нэг юм ярьсан ч хөө. Тэгэхээр би хин Атангаа уянгаа энэ ер нь явж та хоёрт ста насны хоол олох магадлал өндөр байж шүү гэсэн юм бэ. Би ч өөрөө хөдөө байсан болохоор яриа хөөрөний баялаг мотор тэр яг хөө өөрөөрөө л ярьсан л да би. Зөв. За минийдээ ингээд энэ бол ста боломжийн юм бэ. Ерөөсөө мөнгөгүй хүн ч ажил хийх юм бэ. За гэхгүй хүн чинь нэг бизнес эхлэхээр нэг 10 20 сая төгрөгийн дор хаяж хэрэг болно. Энэ бол нэг 2 дахь нутаа ахтал ерөнхийдөө явчих юм бэ. Та сууд тэр юу хийжсэн усад боломж их байна. Тийм болохоор ямар ч гэсэн ачаа сонсоод ихчтэн таалагдаад байгаа юм чинь та таалагдана. Нэг хоёр надыг дахад ерөөсөө тэгж буруутахгүй. Урд нь таанс мэдэр Сибирээр бид нар чинь анх ингэж уцаар танилцчихсэн усад байхгүй юу бас. Зөв. Бараа авч ингэж уцаар танилцчихсэн усад байхгүй юу. Тэгэн гот. За ямар ч хэлсэн та хоёр маань очиад ямар ч хэлсэн надад таалагдж байгаа юм чинь та хоёр таалагдана. Та хоёрт ирээдүйд наад чинь ерөнхийдөө одоо их мөнгөний уурхай шиг санагдаад байгаа шүү гэж тоглоод би тэгжсэн. Амжилтанд хүрнэ. Тийм болохоор ажилгүйгээд мөнгөгүйгээд суух юм байхгүй. Зоригтой байх юм бол та хоёр энэ хүнээ. Заавал очив. Тэгээд маргааш нь очиагүй. Тэгээд нөгөөдөр нь ярьсан чи очиагүй болохоор би Алтангооч тэгээд нэг жоох ярьж байгаад надаас 50 гутал нь уянгаар яриад. Алтангааг аваад явуултаа чи яач. Уухгүй юу би. Тэгээд нөгөөд бол маань маргааш нь явсан. Энэ 2 хоногийн дараа явсан. Би 4 сарын тэгээд нөгөө хэд маань 4 сарын 5 дэх нь 6 дэх нь эсэлт хийлгсэн тэр. Гэтэ хоёудаа биш гуруулаа оцсон бид нар. За. Очоод гуруулаа нэг өдөр ороод эсэлтээ хийгээд базар сүрэн дээр сонсоод тэгээд би ерөөсөө тэр хоёрыг чинь хоёр дунгтаа байнга яриатай. За миний юу яа эсэлтээ хий. Одоо ингээд бараагүй ч гэсэн юмаа хийгээд зөвлөө тэгээд за юу хэрэгтэй яхаараа нийхээр ингээд яриштэй нэг байгаа. Тэгээ ямар ч хэлсэн хөөхөн хөдөлсөн нөгөө хоёр маань. За тэгтээ яг дуурайгаад нэг хүмүүсийг эсвэдээд яалаа. Нөгөө эсвэдээ хийгээд амьдаа явж ялаа. Тэгээд би 5 сард чинь лидер болсон. Базаргийн анхны лидер шүү дээ би чинь. Тийм гэсэн. Би хамгийн анхны лидер болсон би. Тэгэн бодлоо юу яагаад
Тэгээд нөгөө бараа нь ирдгөө. Тэр үед чинь хэцүү байсан шүү дээ. Одооны явж байгаа улсад одоо айгүй гоё. Юу ч хийсэн ямар хүрэхэд одоо боломжтой бүх юм нээлттэй айгүй сайхан болсон. Бидний үед бол хэцүү байсан. Тэгсэн чинь ингэж би ч яг нөгөө бас аагт хийжсэн баг. Тэгээд нөгөө удаад нөгөө бараа нь ирэхгүй байсан чинь хоёр хүн надад эхний нэг өдөр нэг хүн орж ирээд надад яста 180 эдэн мянган төгрөгийн минь авчаад та яста нэр өөрөө бараа тараагаа аваад эргүүлж ийн гэж загнаад надад. Тэгэхээр их чинь тийм байхгүй юу шүү дээ. Их чинь энэ чинь би энэ Туркийн барааг орж ирэхээс өмнө хийж исэн юм аа. Би чамд мөнгө чи өгчөө гэд мөнгөний өглөө. Тэгжээч баг нэг 20 хоног байдгүй баг сарч болсон байл. Бас нэг нь орж ирээ загнаа. Тэгэхээр бас мөнгө. За нөгөө усад яггүй яасан ирж гинөө хичээл ирээгүй байна. Ирэх нь ойлгомжтой минут. Энэ халаат стандарттай юм бол ерөөсөө хүнд худлаа ирдгүү гэсэн. Уулаасаа би базараар сонссон юм чинь яг мэддэг. Хадаас стандарттай юм бол ерөөсөө худлаа ирдгүү үнэн хизээ эрт арай нэгэн цагт орж ирнэ. Тэгээ зарим би тэг миний дүндэр тэгвэл мөнгө авах уу? Тэгээд бараагаа ихлээр ирчээсээ мөнгө өгөөд авах уу гэсэн байхгүй юу? Хүн цагаад ихлээр хүнд итгэдэг хүмүүсүүд мөнгө авдаггүй юм билээ. Хүнд итгэж сураагүй хүмүүс амар цагийн юм билээ. Тэгээд нөгөө өдрөө ярьхлаар нэг алтангааруу хөнтөө ингээд базарааруу ярина. Базаратаа чи ярьжсэн би чи. Тэгээд өстө өөр хэмт тэгээд надаас юм асуунаа базараахан алтангоо энэ чи өөр юм. Би тэгээд базаратаа чи хэр болж ирсэн гэдэг тухайтай юм хэлэн надад ингээд хэлэхээр надаас юм асуухтаар зөвдөн тэгэхээр хөөч юм. За эсвэл танихаар олсон шүүгээ тэгдэг байсан тэр маань. Тэгээд алтангоо гэсэн тэгж хүн загнаад гээд уйлдан заримдаа тэгээд тэс уйл дуулж тэгж жагаад юм төрдгийн хүн ерөн шулуун замаар хоолнд орно гэж байдгүй. Хоод авч идэх гэж байдгүй. Хүн чинь зовж зүудэр ч мөсөж янз янзын ажил хийж таас юм төрнө. Нэг сайхан цаг ирэн тэр отлох хүлээж загинчлыг амар мундаг юм бэ. Би хэлдэг байсан. Тэгээд манай энэ охтууд бол би бас өстэй айгүй сайхан бас сайхан охтууд надад хүрээлцээ одоо. Би чи одоо нөө доошоо ингээд айгүй ингээд уртцаа танихаа яваад байгаа шүү дээ одоо бүр. Айгүй ингээд уртцаа уртсан. Тэр үрээгээ танихгүй баян гэдэг шиг тий. Тийм болчиход байгаа би. Үрээгээ танихгүй үрээ яахгүй баян гэдэг ингээд ярьдаг үг байдаг шүү дээ. Тийм бах. За. Тэгээ ямар ч хэлсэн тэгээд сайхан болсон. Одоо нэр хаач асан нөө бардан бар. Одоо би болохоор ингэж тэр үедээ ингэж бодож ирсэн байхгүй. Бараа нь их юм бэ. Өөрөө гар дээр аваагүй нөгөө тэр сургалтнаас нь сонсногоо бодоод байгаа байхгүй. Тэгээд ихний нөгөө миний бараа ирэхгүй юу. Тийм бодлоо би өөрөө яагаагүй. Би ч одоо хөдөө энэ 110-аад байгаа юм чинь хотод байгаа тэр эдийг нөгөө явуулаад байгаа хэлтэн наад бараагаад наана юу яа. Хүн амьтанд үзүүл задлаад үзүүлээд жоохон нөхөө нөгөөд төрхүүлээ тэгээд юу яагаад өөрөө бараг ерөөсөө нэгийг ч аваагүй нөгөө эдтэй өгсөн би. Нөгөө эдтэй өгсөн. Тийм нөгөө эдтэй таанс юу яа. Тэгээд ямар ч хэлсэн анх эхэлж ирсэн та бид нэр. Тэгээ одоо бид бодох юм бол сайхан байна уу? Тий. Юм бүх ороод ирсэн. Найраа 10 ясаар нэглээ. Гойсаа гоё. Тий. Ийм сайхан одоо нэр бид нар бас монголчууд бас амны иштэй. Бид нар чинь бас тосод байгаа байхгүй юу тий. Ийм сайхан хүчтэй багтаа боллоо. Ийм сайхан олуулаа боллоо. Хэр баргийн одоо ингээд адам газрууд мянгаараа нийлээд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа бараг сонсогдсон шүү дээ тий. Тэгэхэд чинь бол гоё байна. Хамт олонч байна. Олуулаа байна. Нэгээ дэмжиж чинь ер нь нэгээ дэмжээл олон энэ бүсгүүчүүдийн сэтгэлээс гарсан юмнууд одоо дайчин ажиллаж байгаа ажлаас нь олж бид нар ингэж шимийн хүртэл ингээ явж ийн гэж би баярлаад байгаа шүү дээ. Ийм сайхан одоо хөвгүүд, ийм сайхан октод, ийм сайхан сэтгэлтэй, ийм сайхан ажлыг гэсэн бодлоготой улсуудын буйнд бид нар үдий зэрэгтэй явж ийн гэж би бодоод байгаа шүү дээ. Манай англи Ирсак бодлоготой явцын дунд бол бүр өшөө сайхан болно гэж би бодоод байгаа шүү дээ. Тэ? Тийм бодлоготой байна. За мундаг байна. Манай
одоо хүрл лидер бол өстой сайхан ярьж байна. Энэ дээр одоо би ахаад нэг юм асуунаа танаас. Бас ингээд яг асууя гэсэн юмыг маань яг сайхан ингээд багцлаа сайхан хэлчихлээ таны яг. За одоо ахаад асуух юм болохоор та өмнө бол Сибирь хийжсэн гэж. За Сибирь хийж ягаад одоо яг Versace яг одоо танд бүтээгдэхүүн нь бол таалагдсан уу, маркетинг таалагдсан уу? Яг юунаас бол та яг энэ рүү орчвоо? Нэг бол бадраа таалагдаад орчвоо. Үгүй. Яг сонголт хийх болсон шалтгаан нь юу? Яг юу таалагдсан Versace? Versace-ийн ерөөсөө бүтээгдэхүүнүүд нь би тэр үед өөрөө хэрглэж үзээгүй байсан. Ерөөсөө үзээгүй байсан. Аваагүй байсан үү? За тий. Тий, маркетинг ерөөсөө би сонсоод маркетинг таалагдаад тэгээ би Сибирийг агентыг болцсон шүү дээ. Балигээл шийдэл одоо нэг Versace орсон юм чинь Сибирээр явах уу одоо юу хүүгээд ерөөсөө агентсан шүү дээ. Тэрнээс чи хойш би нэг 2 сар болсон, 3 сар болсон. Ерөнхийдөө юмнуудаа юу яагаал дуусгаад ерөнхийдөө тэгээд байсан. Одоо нөгөө яг нөгөө ажиллаж байсан болохоор нөгөө ойр зураг нэг ганц хоёр юм тавьчаад явандаа одоо тэгээд байх болгоно гэсэн бодолтой байж байгаа. Тэгээ нэгэнт бас олон жил би ч 7 жил хийсэн юм баггүй юу? Тий. Тэгэхээр шууд бас ингэж яаж авахгүй тэгээд хажууд нь яг давхар ингэж явж гин. Тий. Тэгтээ одоо би тэр яг нөгөө урдлагтай адилхан баг маг үүсэх хүмүүсийн бүр огт байх болсон. Нэг осондоо ерөнхийдөө тэнцсэн үү? Тэгээ одоо Versace бүгд энийгээ одоо хоёр туудаа бүгд байгаа шүү дээ. За таныг одоо ингээд та чинь хэдэн сард яг лидердэж Versace компани лидер солонд хүрчээ. Одоо манай базар дүн директор таныг ярихтаа миний анхны лидер гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр 5 сард юм уу? Би чинь 4 сар 5 сар болоогүй маа 4 сардаа болсон юм байна. За. Тэрийг одоо би сайн санахгүй. Ямар тий. Анхных нь. Тэгээ таны чи ер нь их булган сүлтэй гэдэг юм байлээ. Булган сүлтэй. Байхгүй юу? Энэ чинь Азарагийн чи яа таньдаг болсон, Автонгог яа таньдаг болсон ингээд бид нар чи ингээд яриад юм болоод эдгээр чи ингээд нэг хэсэг нь чамаатан болоод нэг хэсэг нь ч ингээд юунод олчж байгаа байхгүй юу? Одоо ингээд хамтарчд болчиход байхгүй юу? Манай энэ төрөн чинь болохоор надтай нөгөө ингээд Сибири нөгөө би агент хийж яхад миний ингээд юуг бараанаас авдаг байсан байхгүй юу? Одоо зөвхөн өөрсдөө хараад дандаа уцаар яриад мөнгөө шийдээд нь би хотоос бараа ярина би эндээс тээшнд хийж өгнө. Эднийхэн баг нь тэр чигээрээ надаас бараа авдаг байсан байхгүй юу? Миний бараа. Тэр бараа айгүй хурдан гүйдэг. Тэгээд нөгөө хурдан урданд ордог байсан гэд. Тэгээд ерөөсөө тэгэн готлоо эдгэр чинь ингээд нэгнээсээ сонсоод би чинь нэг сарда 220 сая төгрөгийн тийм гүйлийн өгт хийжсэн шүү дээ. Сибирт. Нэг сарын. Ямар мундаг. Тэгэж хийжсэн. Ерөнхийдөө Сибирийн 30 ийм юу агент байсан. Тэрний би 8 сард явдаг байсан. Одоо ингээд ажлын юугаар тэгэж явж ирсэн байхгүй юу? Тэгээд ингээд өөрсдөө ингээд буруу юм гаргаад бидээ чинь нам гарсан шүү дээ. Маркетинд өөрчлөлт оруулсан. Бөө юм болсон шүү дээ эдгээр чинь. Тийм. За. Тийм хэрэггүй болгоо ядсан байхгүй юу? Тэгэн гол агентуудын юу яасан л да. Агента буцаагаад яг хуучин юмдаа оруулсан л да. Тэр тэгээд нэг худаа тэгээд хүмүүсийн нэг сэтгэлийн хөргөө айцсан байхгүй юу? Тэгсэн. Хүний ажлыг ингээд тастай ажиллаж байгаа байхгүй юу? Тэрвээ ийшээ орохч байсан юм уу ч юм уу мэдэхгүй. Яг хуучаараа байсан би атраач орохч байсан юм уу ч юм уу мэдэхгүй. Бид нар чинь Сибирь дээр айгүй мундаг нээж. Би одоо базраагийн чинь таньдгүй байж байгаа Сибирээс танилцаад тэндээсээ ингээд бид нар ингэж бүр багаараа базар чинь над дээр чинь баг 60 сая төгрөгийн юу хийдэг гэсэн шүү дээ. Багийн. Гобор бүгдээрээ бүр хөдөө орон нутгийн нүхтэл авдаг байсан. Тийм болсон байсан. Би сүүлдээ тэр нөгөө бидний шагнал гарахаа болчихлоор ингээд ерөөдөө буруутсан байхгүй юу. Тэрнээс бид нар анх тэгж хадгалсан. Тэгээд юмнууд нь айгүй хурдан зарагдаад нөгөө юу ингээд өсөөд ахтай надаас авсан юм айгүй гар зөөлөнтэй ингээд хурдан яадаг гэсэн тийм ойлголттой байна. Тэгээд энэ Автонгоочин бас аав нь бас юунд байсан. Сибиртээс яв. Уянгачин Сибирээс одон Сибир төвсгөлийн хүртэл надаас авдаг байсан. Замын өдөртөө авдаг байсан. Би чи ингээд тав хүмүүстэй ажилладаг байсан шүү дээ. Тий.
Хүрээ. байна. Яа, тийм байна. Хүрээлэгтэй байна. За тэгээд совд чулуу тийм байна. За совд чулуу одоо хүрэл лидерийн бас энэ сайхан та бүхний яриаг одоогийн байдлаар 30 гаруй хүн яг одоо үзэж байна. Яг 30 гаруй хүн бол одоо та бүхэн яг энэ ярилцлагыг дараа нь нөхөд бол зөндөө олон хүн үзэх байх. Яг одоогийн байдлаар бол 30 гаруй хүн 35 6 хүрээл гээл явж ах шиг байна. За тэгэхээр бол бас ингээд таны яриас харахад өмнө нь бол MLM хийжсэн. Одоо сүлжээний бизнес ажиллаж байсан туршлагатай байх нь. А гэхдээ хамгийн анх одоо жишээлбэл сүлжээний бизнес чинь яг хэдэн онд ямар компанид хөл тавьж яваа. Энэ одоо сүлжээхэр монголчууд ингэдэг шүү дээ. Үгүй зүгтаадаг шүү дээ. Гэхдээ совдаагч маань болохоор одоо юу гэдэг энийг мэддэг, үр шимийг мэддэг, ингэж мундаг ажилтдаг юм байна шүү дээ. Тэгэхээр анх яаж энэ сүлжээний бизнесийн талаар ер нь мэдчихэв, яаж энэ сүлжээний бизнес MLM салбар руу ер нь орж ив, халтарч орж ирв. Тэрийг хуваалцаач яг. Манайх ингээд 100 хараад ирэхэд манай хүүхдүүд аваа ингээд сургууль сайдаа төгссөн. Ерөнхийдөө ингээд ажилд орохтой болсон. Тэгин гутал чи би ч одоо нэг жилд 2 оюутантай 6 хүүхэд нэг жилд ингээд сургууль сурдаг. Тийм байлаа. Тэр үед би өвдгөө мэдэхгүй ажлын араас явдаг л ерөөсөө 2 оюутны мөнгө хэрэгтэй 6 хүүхэд нэг дор сургуульд явна 2 насны зөрөөтэй гарцсан хүүхдүүд чинь ерөөсөө ийм болчихсон. Яг ингээд жоохон томроод ирлээ. Тэгин гутал чинь ингээд хүүхдүүд ингээд сайхан томроод ингээд сургуулаа төгсөөд бие дагаад энэ гутал чинь гівгэнт хүн ингээд бие өвдөд ирдэг юм билээ. Тэгин гутал чинь би бүр явж тахаа хөл гар өвдөд нуруу өвдөд бүр явж тахаа хадаад тэгээ явж ятал би нөгөөх нэг хотод явж байгаа тэр нөгөөх нэг Сибирийн нөгөө юу чинь нөгөө гараан зургаанс дээр байсан шүү дээ. Тэгсэн. Тийм дараа явж байсан жаа одоо байгаль гэдэг нэг хүүхэн надад та одоо ингээд айгүй явж ядаад айгүй хэцүү яваад байна. Та манай энэ юу Сибирийн хэрэглэхгүй юу? Тэгин гутал за тэгээ их нь өнөөдөр ингээд ирээ явж байгаамаа. Ирээ явж би бас үзүүлэх гэж байгаа нь тэрчээд ирээд авъя гэж хэлээд яваад гсэн байхгүй юу? Уцыг аваад. Тэгсэн чинь та заавал надад яриа гэсэн заа гэж хэлээ. Тэгээ би ирээ явж ирчээд яг богоноос буугаад нөгөө охинтойгоо яриад тэгээд би тэндээс тэр одоо яг тэр нөгөө хөл гарan дуудаг. Тэр пулканастай хондордыг тэгээд тэр үений шингэнтэй тостой юутай дээр 4 сарыг аваа явсан байхгүй яа. 4 сар уухад минийх ерөөсөө өөрчлөлтөөгүй. Яг хэвээрэл байсан. Тэгээ би ахаад уу гэсэн чинь нөгөө охин чинь энэ чинь худлаа юм бэ нэг тийм манай энэ хөдөөгөр тийм байдгүй мэддэггүй юм чинь энд ирж ижлийн 100 хараад ирж мэдээ тэгээд аваад байжсэн. Тэгээ би 4 сар уухад надад өөрчлөлт өгсөнгүй би одоо ахиж уухгүй гэсэн чинь та ахаад уу гэд над руу явуулсан байхгүй юу. Тэгээд би ахаад 4 сарыг уухад би сүйдээ ерөөсөө өвчнөө мартцсан байсан. Ерөөсөө надад нөгөө хөл гаргах байхгүй ингээд аажмаар өвчин ингээд өдртөө ингээд хүн чинь мэддгүй ингээд гайгүй очихлаараа хүн чинь анзаархаа байдаг. Нэг мэдсэн чи би нөгөө ууж байгаа юм уугаад хэрглэж байгаа юм хөвсцэн өөрөө хөвсцэн. Тэгсэн ирнээсээ нөгөөдх маань гайгүй авцсан. Тэгэн гут дахиад 4 сарыг өөрөө ахиж авдаг болсон. Тэгээд би анх би 7 ширхэг корн авчирч ирсэн энд. 7 ширхэг корн авчирч тэр тавиад нөгөөх нь 2 хонхгүй дууссан нөгөө 7 ширхэг корн. Тэгэн гут хүмүүсээ авчирсан юм зөөсөр байгаа тэгээс үлд наагантын авцыг чинь 100-аар явсаар байгаа. Тэрнээс би чинь дулаан ханд чинь манай тийм ийм шүлжээний юм юу ч яахгүй шүү. Их чинь ямар ч мэддэггүй юм байхгүй. Тэгээд өөрөөсөө ингэ зүгээр ингэж өрөөрөө явж байгаа л юм төрсөн. Тэгээ одоо энэ ресурс гэсэн яг уурж оруулаад одоо ингэж явж байгаа. Ийм л юм байна. За яман бас гэр MLM бизнест ажилласнараа Сибирийн мод юм байна. Тэр мод байхгүй. Бид нар хизээч тууширч муулж нэг янз бүр болох шаардлага байхгүй шүү дээ. Ааха. Тэгэхээр бол одоо та MLM бизнест орохдоо бол эрүүл мэндийн асуудлыг шийдсэн байна шүү дээ. Тэгснээрээ цаашаа дамгаалаад одоо бүр агент нээгээд баг үүсгээд ингэж ажилласан байна шүү дээ. Ямар мундаг гайхалтай төв вэ. Тийм байна. За одоо энийг бол бас олон монголчууд үзэх байх. Тэгэхээр ер нь MLM бизнес бол өөрөө их гайхамшигтай, эрүүлждэг, дандаа одоо сайхан бүтээгдэхүүнтэй, дээрээс нэмэлт орлого олох боломжтой, хүчирхэг багийг бүрдүүлэх боломжтой их гайхамшигтай шүү дээ. За тэгэхээр Совд чулуун хүрэл лидерээс бас энэ гайхалтай түүхээ бас хуваалцаж байгаад баярлалаа. Тэгээ ахаад бас асуулт байна. Одоо би бол ингээд таныг бол одоо тэр болгон бас уулзаад байдаг хөдөө орон нутагт байдаг учраас миний хувьд бол тэгээ миний зүгээр одоо ингээд олж сонссоор бол та бас ингээд энэ Ирсакийнхаа бизнесээсээ гадна хажуугаар нь өөрөө хувийн юм хийдгээ, ажилуулдгаа гэдгсэн. Тэгээд би бол таныг одоо бодоод байгаа байхгүй. Энэ хоёр ажлыг яаж зэрэг амжуулаад өнөөдөр Ирсак компани хүрэл лидер золтон болчихвоо. Одоо энэ чинь бас хөдөлмөр шүү дээ.
Тийм ээ. Хүссэн болгож бас хүрэл болоод тийм шүү дээ хөө. Тодорхой бас цаг хугацаа зарцуулдаг, сэтгэл гаргадаг, баг үүсгэн ингэж болдог юм шүү дээ. Тийм учраас би бас таныг ингэж бас мундаг хүчрхэг байна. Тэгээд энэ өөрийнхөө ажлынхаа хажуугаар яаж хавсарч хийгээд өнөөдөр ийм том баг дээрэс нь ийм өндөр цол карьерт хүрч чадваа. Тэрийгээ яриач та. Ямар ер нь ажил хажуугаар нь хийдэг вэ та? Хувийн бизнес байгаа шүү дээ та. Тий, яг хөө би миний хувьд одоо нэг хувийн бизнес бол ерөөсөө Сибирь юм байна ёо. Хажууд нөгөө би нөгөө баг бандтайгаа цуг байдаг аахгүй юу? Баг банд болохоор гар утас зардаг аахгүй юу? Гар утас. Тэрэнд нөгөө авгаан төрчөө нөгөө манай тэр баг бандын хүүхдэн жоох өвчөө ороодохоо ажлаа хийж чадахгүй байгаад байгаа аахгүй юу? Тэгээд ингээд яваад байгаа аахгүй юу? Ингээд яг бас ингээд ерөнхийдөө одоо манай 100 хараачуудын боёо шүү дээ. Одоо манай 100 хараачууд надыг бас ингээд ивэгээд надтай ингээд хайцаад надыг голохгүй ингээд надтай ингээд хөрх юм ингээд дурдаад ингээд би бас энэ ирээд сайхан энэ нутгийгаа би дандаа шүтэж явдаг. Цайс өвнийхээ дээжийг өргөж нэг хоёр доо миний одоо багийн одоо хүмүүсийн ачхавьягаар ийм сайхан одоо өчнөө сайхан хүүхдүүд одоо миний одоо хамтрагчуд байгаад байгаа шүү дээ. Одоо тэдний минь баг салаа мөчрөд хоол одоо тэгээд том сагалгаар мод байгаа шүү дээ. Таач одоо ер нь ингээд бодох юм бол одоо би одоо ингээд миний одоо ингээд багаас ингээд гарсан лидерүүд одоо миний хараад одоо ингээд өнөөдрөөр батгаад 186 лидер байна. 180 за баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? За. Хүрэл болохоор 16 7 хүнтэй. Мөнгөн лидер 2 гарсан байна. Директор 1 гарсан байна. Тий. Вау. Ямар мундаг юм бэ? Багийн хамт олондоо би айгүйх баярлж явдгийн. Сая чинь манай хүн бас хагалгаанд ороод. Манай. Тэгээд би чинь 2 сар баг юм хийж чадаагүй шүү дээ. Би энэ саяны энэ 2 сард чинь тэгчихсэн л одоо тэгээд багийн хамт олонны буянгаар чинь би 2 сая төгрөгийн цалин авч байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхэд чинь би өөрөө юм давхар хийсэн мэд илүү даавн тэгэхэд чинь би чинь бас үнэндээ ихэд юм хийж чадахгүй тэгээд өнгөрч जैन. Тэгэхэд чинь хамт олонны буян миний одоо энэ доороос ингэж надыг ингэж ивэд тэтгэж байгаа энэ миний энэ ачтан огтуд хөвгүүдийн буян бах гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Ямар гайхалтай хавтын. Дадаацтай ажиллаж байгаа тулдаа би бас чиний хэлээр ингээд бас арай их ургацаа авсан юм. Би ургац ингээд ургац хийж байгаа. Энэ ургацаас би ямар ч нэг хувь аваад энэ сар бөөн баяр болоод явж байгаа чинь. Тий. Ямар ч нэг одоо айгүй ихэд дэвжиж яваасаа гэж бодоод байгаа шүү дээ чинь. Мундаг. Ямар би одоо ингээд тантай ярихаар бас ингээд ямар өөр ирэхгүй бас ингээд огшоод байна. Ямар гоё одоо ингээд хүмүүсээ харж, ямар гоё хайрлаж, ямар гоё талархаж ингэж бас юмыг гоё ингээд юм гэдэг чинь бас учиртай. Альваа юм чинь бас ингээд чин сэтгэлээсээ талархдаг. Тэгчсэн альваа юм чинь ингээд нэг өсөж үржиж те эвэл буйнаа нэрж яадаг. Тэгээд би бол яг сувдаал лидертэйг бол одоо яг анх удаага ингээд нүгэр тулаад хоёлаа яг өмнө бол би тэр ингээд арга хэмжээнд дээр бол ингээд хальт мөлтгөө хоёлаа ингээд яриад өнгөрдөгсөн. Өнөөдөр бол яг хоёлаа ингээд халуун дотны яриа өрнүүлж шүү дээ. Нийт одоо үзэгчдийн хамтран 30 гаруй. Тэгээ миний хувьд бол анхны сэтгэл бол үнэхээр гоё байна. Танд бол маш их баярлалаа. Ингиж бас харж, ингиж гоё том зургаар нь ингиж төмөн олноо бас хүндэтгэж энэ том баг командтай бас талархаж ажиллаж ингиж яваад бол би бас миний хувьд бол яг баггийн чинь одоо эдисийн хувьд би одоо таны нэг багийн эдис шүү дээ. Тэгээ хэлэхэд бол одоо бас их гайхамшигтай сайхан байна. Бас би ч гэсэн одоо үнэхээр бас танд талархаж байна. Энэ гайхамшигтай бас боломжийг энэ одоо уянгаадаа энэ одоо алтангоодоо энэ санал тавиаг бол одоо энэ том баг үүсээ үгүй юу? За магадгүй би бас энэ мэдээллийг хинээс авах байсан бол хаана ороод ажиллаж явах байсан бол би мэдэхгүй л байна л да. Аливаа юм чинь бас нэг тийм нэг юу байдаг шүү дээ. Нэг бас нэг юм хувь тохиол гэж нэг юм би. Тэгэхээр одоо энэ бид хэд бол яарахгүй нэг бас юм баг команд болоод ингэж нэгээ дэмжээд нэгнийтэй гоё хамтраад ингээ явахаас хувь тохиол ээжээ гэж харж байна. Тийм шүү. Бид нар одоо ерөнхийдөө ингээд уучих стал усуд байгаад байгаа байхгүй юу? Бид ингэж байгаа байхгүй юу? Базраа директор болсон шүү дээ. Тий, дараа базраа директор болоход би яг эндээс хотоорч таарсан. Яг. Тэгээд директорийн нь одоо цайлганд нь ороод бид нар ингээд орой хоолнд ороод бүгдээрээ ингээд юм яриа сууж байлаа. Гэтэл ангоогийн директор болоход би яг ингээд чам шиг ингээд яг зэрэгцээ сууж байсан шүү дээ.
Тийм үү? Аа. Би яг ингээд манай хүн яг тэр өдөр хагадгаанд ороод тэгээ би гэртээ одоо байранда өвгнийгээ орхичаад тэгчээд чи байж би нэг яваад ирмээр санагдаад болтгүй гэхгүй юу. Тэгин гоц чинь манай хүн заа тэггээд нөгөөдөлт маань ерөөсөө шинхэн бантан өгөр гэсэн бол жинхэнэ айгсан шинхэн бантан хийж өгчөөд алтангойхон одоо базараа уянгаа энэ төр тэнд байна гэхээр нь явахгүй юу би. Тэгээд яасан би очсон. Тэгээд 10 минут ч болоогүй нөгөө хэд за баскахыг эргийгээд гарахгүй тэндээс тэгин гоц нь өө яах ингээс юу алтангой өсөд байна гэсэн. За хоолнд орчих гэдэг бүгд хоолнд орохгүй юу. Яг тэгээ байжсэн чинь шууд уцаад яагаад тэгээд яг ингэж тийээс ингэж хар сууж байгаа директор болохт нь хажууд нь байж хэлсэн шүү дээ. Хоёр директор болсон хоёр хүн хоёр директор болсон. Тэгэд би хоёрынд нь хотод байсан шүү дээ. Учир дагаа ямар мундаг юм бэ? Тийм билгээ яах вэ? Тэгэлгүй яах. Тэр гайхамшигтай цаг үеч нь хажууд нь үзсэн шүү дээ. Ааха одоо 2 3 хүн директор болохгоо явж байгаа шүү дээ. Одоо манай багийн тэгэлгүй яах. Одоо би ингээд орлмаа нэргүүгээд одоо хүний нэр дуудаад яах вэ? Яагаад гэхээр чинь одоо нэг хэсэг нь совдагч надыг дуудахгүй байна гэж шүү дээ. Тэрэнд ороод би одоо бүгдийг мэдэхгүй байгаа юм чинь. Би бас нэг мэдэн л дээ. Тэгтээ тэг дуудаад яах. Бүгдээрээ мундаг ажилтдаг. Бүгдээрээ сайхан цоглог, эрч хүчтэй. Ийм сайхан октод ичэн одоо өгöd ичээ ямар одоо нэг хэсгийг нэрлээд нэг хэсгийг хаяад гэж. Тэ уяагаад яах вэ? Зөө. Мундаг байна. За. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ямар ч хэлсэн одоо ингээд энд бас таны хувьд бас ингээд гоё хувь тохиол юм да. Ийм мундаг хүмүүсийг багаасаа гаргаад ингээд хамтраад явж байгаад нь бол. За тэгээд бас мөн юм асууя. Дараагийн асуулт. Би ч бас ингээд хүнээс юм асуугаал идэв штэ. Ихэм одоо лидер минь. За тэгээд одоо өнөөдөр ингээд одоо Сувд чулуун хүрэл лидер маань Nisa компани хүрэл лидер. За Монголын бол ууган лидерүүдийн нэг. За тэгээ өнөөдөр ийм том баг командын одоо спонсор гэдэг хүн байгаа. Тэгээд онцлог нь бас хөдөө орнотогт одоо ажиллаж амьдардаг. Тэгээд тэндээсээ одоо энэ хүрэл лидер цол одоо мэдээж таны бол нэг том баг бол цул баг явж байна. Гэтэл нөгөө талдаа бас хүчрэг багуудыг бүрдүүлээ явж байна. Тэгээ хөдөө орнотгоос ажиллахад юу хүндрэл байна уу танд? Хотод байсан бол гэдэг төсөөлөл байна уу? Нөгөө л харин ч надад давуу тал байна гэж энэ хөдөө орнотгоос ажиллахад. Үгүй би болохоор ингэ тэгж ерөөсөө нутаг нуугаа тэгж юу голдгүй ш тэг чинь. Уудасаа тэргүй ингээ аяанда явж тэргүй хүссэн юмдаа хүрхэн ойлгомжтой. Би нутаг бол ерөөсөө хөдөө хотоор нь ялагдгүй. Манай энэ 100 айгуу гоё агуу гоё нутаг байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө тийм бодолгүй их чинь. Их чинь сая чинь багсын дээр хүрэл лидерээ бодлоо шүү дээ. Тэгсэн шүү. Яг баатын автобусын дээр хүрэл лидерээ хийсэн. Тий. Ямар ч юм яг би яг миний одоо эсэлтийн одоо ингээд сайхан хүүгүүд охтууд бүгд л директор бүгд л хүрэл бүгд л одоо ингээд цалин мөнгө ингээд ахиухан аваад амьдралаа дээшлүүлж яваасаа гэж бодоод байдгийн шүү дээ би. Ямар сайхан сэтгэл вэ? Зөв. За тэгэхээр бол ер нь бол хүндрэл байдгүй. Би бол аль аль нь дасаж зөгцдөг. Дээрээс нь энэ сайхан нутаг орондоо талархаж амьдардаг гэдэг бол бас их сайхан байна. За ахаад бас Сувд чулуун одоо хүрэл лидерээсээ асуухад нууц шил одоо сарын цалин ер нь дунджаар хэд байна? За түрүүч та бол 2 сая гэсэн. Ер нь яг гоо сая цагаан сарын үед бол яг гоо ингээд цагаан ногоон сар гэж жоохон багассан байх магадлал бий. За гэхдээ ер нь дунджаар хэдэн сая төгрөгийн цалин авч байна таа мэн? Хүрэл лидер цолтой хүн. Яг нь 4 сая 700. 3 саяас буугаагүй. Тий. Сая болохоор би авахгүй тэгээд би чи юу штэ. Манай гэрийн хүн чи айгу мундаг ажилтай хүн байдаг байхгүй. Би тэр анх залуугаасаа суугаад ер нь айхтар гэрийн ажилтай манай хүн айгу надад анхаарал тавина. Ар гэрийн ажлыг бол ерөөсөө манай хүн бараг даад юм дөө. Тийм болохоор чи би ер нь ажил хийхэд тэгж надад тэгж ер нь залуугаасаа өдөө хүртэл би ерөөсөө ер нь ар гэрээ ажил гэхээсээ алангаар ажил явдаг хүн байсан шүү дээ. Тий. Ер нь би худалдаа ажиллах ангид явж байгаа ер нь манай 7 хаанчууд хилэндээ ер нь дээгүр явдаг хүн байсан шүү дээ. Ер нь ажил дээр. Ер нь хүн ханы зөв сонгож хань сайтай болох юм бол хүн ер нь тэгээд
юу хийдгийм бэлээ л дээ. Одоо би 65 хүрчээд уул ингээд би гэртээ суусан шүү дээ. Би гэртээ суух сонирхол байхгүй ингээд. Би заавал тэгж нэг мөнгө олж нэг их мөнгө олж тэгж нэг юу хаад ах юм байхгүй надад. Өөр хүүхдүүд тусдаа гарцсан боломжтой. Хамгийн гол нь би бас ингээд өөрийгөө ингээд цаг өнгөрөөгөөд ингээд өөрөө ингээд олон дотор явж явах дуртай. Би залуугаасаа худалдаанд ажиллаж исэн хүн болохоор ер нь олон дотор ингээд явах дуртай. Тэгээд ерөнхийдөө би ингээд дотроо явж байгаа л тэгж байгаа бүр чадхаа ойлгохтой байна гэж бодсон шин. Тэр отоо харин одоо бүр улам залуучих юм шиг хэлээ. Дандаа ийм гой охтууд залуучуудтай ингээд ажиллаж байгаа болох тэрэ. Одоо бүр улам урам сэргээд байгаа шин. Зөв. Сайн байна. Хүн тийм байх юм дээ. Тэгээд тий. Тэгэл яа. Энэ мондог хүмүүс юм дэрэг. Ирч нэг аваад. Тий. Нөгөө эдийн маань стай ажлын өөдрөө байгаасаад бодоод хүн чи яг тэгдэм билээ шүү дээ. Тэгэлгүй яах. Ямар мондог. Тэгж гоё багтаа олцсон хүн чинь. Тэгэлгүй яа тий. Одоо бол эн чинь нөгөө зарим лидерийн хувьд бол нөгөө хүсээд идэг баг шүү дээ. Мөрөөдөд идэг тэр баг шүү дээ. Тэгэхээр мондог сайхан багтай баг командын эзэн том спонсор учраас та бол одоо тэгэх чи аргагүй. Тэгээд таны өөрөө чинь бас яг хувь хүнийх нь хандлага тэр ингээ мөн чанар өөрөө бас их агуу юм аа. Би зүгээр ингээ ярилцахад бол ингээ тэр бол надад таны ингээ илэрхийлж байгаа үг ярианаас ч ахгуулаад бас үнэхээр ингээ одоо юу гэх юм те талархам, хайр хүрэм, хүндлэн бишрэмээр ийм сайхан үг үйлдэлүүдийг та гаргаж байна, хэлж байна. Энэ олон түмэн үзэж байгаа дараа нөхөд үзэх хүмүүс ч гэсэн таныг бас ингээ ямар гайхамшигтай юм ихтэй вэ гэж бас дүгнэх баха. За одоо хоёлаа бас дараагийн энэ ярианаасаа түр хазаагаад энэ тав тэрийг үзээд байгаа 30 гаруй хүн байна. За тэгээд энэ хүмүүс бас сэтгэл бичээд ах шиг байна. Хоёлаа уншнаа. Би танд уншиж өгнө. Коммент уншнаа. За эм шүрэн цэцэг гэдэг хүн мундаг лидер шүү гэж бас танд бичжээ. Ямар мундаг. За Баасанчов Ингэл гэдэг хүн таны хань баг шиг байна. Хандаа амжилт хүсье гэж ямар мундаг юм бэ ороод ирсэн чат коммент хийчихээ сууж штэ хань чинь. Тийм. За Баасанчов авахта эрүүл хийх хүсье. Мундаг их нэртэй, мундаг дэлхийн топ лидер шүү. Танаа их нэр ч одоо ерөөсөө энэ том одоо Монголын том Исакийн одоо түүхэнд одоо тод мөрөөр бичигдэн үлдэх ийм том одоо модэж манай одоо сов чулуун спонсор маань удахгүй бас директор болох байх гэж бодож байна. Энэ хүчрхэг баг командын спонсор учраас тэгэхээр одоо бас удахгүй болоорой. Тэгээд энэ мундаг дэмждэг сайн хань хүн ер нь түрүүн таны яриан дээр гарч байгаа сайн хань байх юм бол ер нь хүн чи ямар ч амьдралыг өөдөн татаад аваа явж яаж ч амьдрахад бол боломж байдаг гэдэг бол үнэн. За тэгэхээр Баасан жоохтой эрүүл энхийг хүсье. За дээрэс нь ахаад бас нэг хүн бичжээ. За манай Монголын 3 дахь директор байна. Инх төвшингийн алтан гоо директор маань спонсордоо талархаж баярлаж явдаг шүү. Хайртай шүү гэж бичжээ. Спото хандаад. Тий, спонсортой хайртай шүү гэж ütсэн байх шүү. Тий, ямар мундаг юм бэ. Тий. За Баасанчов алтан цэцэг гинэ ээжтэй өндрөөс өндөр амжилт хүсье гэж охин ч ороод ирсэн юм байна алтан цэцэг. За ээжтэй амжилтыг хүсэж шүү. Тийм байна ямар мундаг юм бэ. Таныг юу гэр бүлийг чих дэмждэг юм шиг санагдаж байна. Ингээд орж ирэл ханчин орж ирэл хүүхдүүд чи орж ирэл өдөрхөн л одоо танай хүү байсан яс над руу холбогдоод юу болж байна яах вэ ийхүү гэл ингээд холбогдоод би бол хараад ямар гоё юм бэ гэж бодож байлаа. За дараа нь болроо гинэ мундаг ажилсаг лидер шүү гэж дахиад бас ичсэн байна. За энэ дээр иш мегмар сүрэн гинэ чадварлаг лидер шүү хүндэлж явдаг шүү гинэ ямар мундаг юм бэ. За энэ сандаад бас сэтгэлийн сайхан өгөөдө харамгүй ичж байгаа юм байна. За энэ дээр манай Батцуурийн мөнх цэцэг лидер маань Ирсак компани лидер Совдаагчтай амжилт бүтээлийн дээдийг ерөө Ирсак компани ориглыг хүсье гэж байна. Одоо манай одоо энэ амжилт хүсье. Тэ ингэж үтсэн байх шүү мөнх цэцэг лидер маань. За дээрээс нь Чулуунбаатарын уянга одоо таны анхны урьж оруулсан лидер чиндээ одоо энэ те бас одоо энэ мундаг лидер чин танд ихчтэй хайртай шүү гэдээ одоо бөөн зүрх явуулжээ одоо бас ямар ч мундаг юм битээ. За манай одоо Ирсак компани бас хүр лидер нүрзэд лидер маань амжилт хүсье гэдээ одоо бас бөөн цэцэг илгээсэн байх шүү тань руу одоо нэ. Яасан ч мундаг талархаж байгаа юм манайхан. За Баасанчов гэд манай Баска лидер байна. Одоо алтан гол лидер чинь одоо бас анх ороход нь одоо чи орчгоо араас нь би орё гэж бод орсон юм мундаг сэтгэлт ийм агуу ингэж юу байд юм уу ер нь. Бараг би орчих чинь араас ороорой гэдэг сэтгэл да. Тий. Энэ гурвын нэг орсон. Тий нэг өдөр орсон. Энэ түүхийг би бас мэдтээ. За тэгсэн чинь ингэж Баасанчов танаараа бахархаж тандаа талархаж явдаг шүү. Игч
улам их амжилтыг хүсье гэж лидер чи бичсэн байх шүү багийн лидер. Ямар мундаг юм те. Тий. За манай Ирсак компани мөнгөн лидер эм оюун сүрэн маань Совда лидертэй амжилтын дээдийг хүсье. Үнэхээр хайр хүндлэл минь шүү та минь гээд бөөн одоо өмсөж байгаа л эможи илгээж те одоо таныг одоо мөнгөн лидер. За тэгээ одоо хоёулаа бас энэ уншиж болоог дуусах байна. За Должин Жамц гээд одоо хүн бичсэн байна. Таны одоо найз юм уу? За Совда лидертэй амжилтын дээдийг хүсье гэж багийн хүн юм шиг байна да. Тий. Тийм байна. Ингээд ийм гоё сэтгэлийн урам үгээг бас таньдаа бас ирч хүчийг өгье. Бас ийм мондог багийн одоо спонсоршип би бас танд харуулах гэж хэлээд байна шүү. За Баасан зүйл лидер маань надтай бичсэн юм болов. Тэргүүндээ ажил бизнес нь амжилтыг хүсье баярын төргий. За баярлаа. За миний бас багийн лидер байна. Од сайхан гэдэг байгаа. Энэ лидер нь мундаг юм аа л гэж танд хандаад бичсэн байх шүү. Бас танаараа бахархсан байна тий. За одоо доош нэг гүйлгээ хараатай хоёлаа. Өөр одоо хүн амьтны мүлдээч бай. Одоо бас. За мөнх цэцэг лидер маань ахаа бичжээ. Учрах ёстой хүмүүс учирдаг, уулзах ёстой уулздаг гэд нэрээ тийм шүү. Сая битээр яриад бас өндөгдөд гарсан. Үнэхээр одоо энэ хүн болгон бол хувь тохиол байдаг тийм. Тэр хувь тохиолоор уулздаг, баг команд болдог, нэг нэгтэй танилцдаг. Энэ чинь бол заалтчгүй хувь тохиол шүү. За манай Батхүүгийн Батзаяа лидер маань сайхан лидертэй амжилтын дээдийг хүсье гэдэг одоо хүрл лидер маань танд бас хандаж бичжээ. Баярлалаа. За Чулуунбаатарын уянга лидер маань хайртай ихчтэй хайртай шүү хүндэт спонсор минь айл зүр хэлгээсэн байна. За энд одоо Үлзий наран гэдэг одоо бас хүн маань ямар мундаг ихч вэ гэх тав тэр яриаг бас сонсоод үзээ сууж байгаа байна одоо. За баяраа гэд одоо хүн орж ирээ бичжээ. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүнд чин сэтгэлээсээ ханддаг мундаг их шүү. Таньдаа сайхан бүхнийг хүсье гэд бас сайхан битсэн байх шүү. Таныг одоо таньдаг л хүн болтой юм байна. Багийн чин лидер ч гэж магадгүй юм. За Бэлгүүн Заяа гэд лидер болохоор ихчтэй хайртай шүү. Улам их амжилтыг хүсье гэд одоо бас таньдаа битсэн байна. За энэ дээр бас нэг хүн орж ижээ. Тэгсэн чинь ганц цэцэг гэдэг хүн байна. Эмээдээ амжилтыг хүсье гинэ. Ирч хүчтэй мундаг эмээтэй шүү миний эмээ гэдэг. Эмээ ачихын охин зээ охин чил болоо явчих шиг боллоо. Амар мундаг юм. Орж ирэл дэмжээд байна шүү дээ эмээгээ. Яасан ч мундаг юм бэ. Яста гэр бүлээрээ таныг ингэж дэмжих юм бол та одоо ингэж байхаас ч өөр яах вэ? Ямар гоё юм бэ? Гэр бүлээрээ дэмжиж байгаа юм чинь. За туяа гэдэг одоо лидер орж ирээд амжилт хүсье таньдаг бөөн зүр хэлгээсэн байна танд. Баярлалаа. За манай Ирсак компани одоо бас лидер гэр бүлээр ажилладаг мундаг лидер гоо баяраа лидер маань олон лидерийн өндөр ээжэд баяр хүргье гэдэг. Ямар гоё үгүй өндөр ээж гэж шүү дээ. За ер нь өндөр ээж гэдэг утгаар юм шүү дээ. Бүгдээрээ директор болох бай. За одоо энэ дэр өөр юу гэж бичсэн байна? Мундаг хүн шүү гэ Гамбат гэдэг хүн бичсэн байна танд. Гамбат гэдэг хүн бичсэн байна. За чимдээ хүндэт хүр лидертэй амжилт хүсье гэдээ одоо бас бичсэн байна. Одоо бас таны багийн лидер болтой юм болоо да гэж би бодлоо. За дээрэс нь энэ дээр одоо манай Баян зуулын дэлгэр цэцэг лидер маань хайр дүрэнд таньдаа амжилт хүсье гэдэг. Одоо манай Ирсак компани бас хүрл лидер эмэгтэй байгаа. Одоо шинээр төрөөд ийм мундаг бас хүчрхэг лидер болж гарч ирж байгаа юм эмэгтэй байгаа шүү мундаг. За тэгээ ингээд ер нь хоёлаа бол коммент эсхийг бол одоо төрхөн зураг байгаад үндсэн одоо сэдв рүүгээ оръё. Энэ одоо танд бол бас их гайхамшигтай ирч хүч өгж байгаа ах гэж найдаж чинь саяны миний уншиж ирсэн одоо энэ гайхамшигтай хүмүүсийн урны үг ирч хүч танд аз жаргалыг хүсэж байгаа энэ сайхан коммент бол үнэхээр бас их хайрлан бахархам санагдаж байна. Тэгээд эндээс бас маш олон ирч хүчийг аваарай. Энэ олон хүмүүсийн талархал хүндэтгэлийг хүлээж байгаа танд бас дахин баяр хүргье. Ямар мундаг юм. Баярлалаа. За ахаад бас асуух асуулт байна. Ахаад тэгээд эхлээд байгаа шүү дээ. За тэгээд одоо та бол өөрөө түрүүнд ярианда хөндлөө. Би бол одоо ингээд 65 настай гэдэг ингээд ярьж байна. За тэгэхээр одоо таны үеийн хүмүүс чинь ингээд гэртээ л байдаг шүү дээ. Хүүхдээ хараад нөгөө зургтаа үзэл хидгээ хийзээ одоо гэртээ байдаг гэж сууж идэг. Тэгэхээр нэг бол одоо юу гэдэг энэ тэнд бас нөгөө харуул хамгаалтын бас ганц нэг хийдэг хөгжүүлж байгаа. Тэгээ эднэртэй зүгээр та хандаад хэлээч яг үе тэнгийнхэндээ MLM бизнес яг энэ хүмүүс хийх боломжтой юу гэдгийг та өөрөө биеэрээ үлгэрлж яваа хүн.
Тэгэхээр одоо таны насны одоо 60 одоо 50-аас дээш насны 60 гаруй насны тийм ээ ийм хүмүүст юу хандаад л энэ салбарт орж ирвэл ер нь хэр боломжтой вэ? Ер нь энэ таны хийсэн амжилтыг тэр хүмүүс хийх боломж байгаа юу гэдэг талаас нь та нэг ингээд энэ хүмүүст хандаад хэлээч мотивац өгөөд урамшуулад хэлэх юу гэж хэлмээр байна та? Маш одоо мянган эмэгтэйчүүд үзэж байгаа шүү дээ та бүхэн яриаг. За. Ерөнхийдөө бол энэ бол ямар насны хүн өгсөн залуу ямар ч насны хүн хийх боломжтой. Айх тэр хөрөнгө ороод байгаа. Нэг 220 одоо бол 220 мянган ахтал одоо энэ бизнесийг эхэлнэ. Тэгээд нэг хэд хоног сургалтандаа суугаад тэгээд өстой ямар ч юм мэдчихэл одоо 21 дугаар зуунд чи ерөөсөө гараас дамждаг л энэ явагдаад байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь нас хязгаарлахгүй хэдэн настай байсан ч энийг хийх боломжтой. Тийм болохоор өөрийгөө хөгшин боллоо гэж голсны хэрэггүй. Ерөнхийдөө үе тэнцэн үйлшгэд явж байгаа. Тэгээд ажлаа хийж явал хамаагүй илүү хүчтэй болно гэсэн үг аахгүй юу? Ер нь хүн гэр цугаад байсан бол тэгээд олноос юм сонсохгүй, юу ч мэдэхгүй тэгээд тийм бүхэл юмцээ ингээд дөрвөлжин юм дотор байгаад байна. Ингээд гарч ороо заавал тэгэж ихийг бүтээх шаардлага байхгүй. Өөртөө таарсан хүснээр хийгээ явъя л та тийм. Ер нь бидний насны хүмүүс үүдээ болоод бүгдээрээ л адилхан хөгшрөөд бүгдээрээ л адилхан ингээд насны ирэхээр явж байгаа. Тэгтээ насны ирэхээр явж ийн гэж гэр цуусныхаа оронд нэг хүнд нэг сайхан бид нар чинь ингэж байгаа шүү дээ. Нэг хүн хөлн өвд чинь тэр хүнд нэг тас өвчий ихлээд чинь тэр хүнд буян болж байгаа байхгүй юу? Тэрийг дамжуулаад хилээд өгөөд тэр хүн аваад өөрийгөө ингээд эмчлэнэ гэдэг чинь тэр чинь буян л аахгүй юу? Тэрнээс бид нар нэг яг тэрний чинь төлөө нэг ингээд ашиг авах гээд гүгээд байх юм биш. Давхар нэг одоо тэр хүнд буян болсноороо бид нар тэрний хишг нь бид нар цалин болж ирээд байгаа байхгүй юу? Ерөөсөө би тэгж боддог байхгүй юу? Би нэг хүнд за энэ чамд хэрэгтэй гэж өглөө гэтэл тэрний юугаар буян цаанаасаа биднэрт хөрөнгө оруулалт болоод ороод ирж байгаа. Тийм болохоор ямар ч насны хүн яаж хийж болно? Ерөнхийдөө хурц ирээд сургалтаа аваад нэг 200 мянган төгрөгтэй байх. Ерөнхийдөө бол энэ бизнесийг хийчихнэ л гэсэн үг байхгүй. Энийг ингээд өөртөө эдийн засгаач нэмэгдүүлчих нь өөрөө ирүүл болчих нь ахуй хэрэглээг ээж зүв юм аваа явчихна. Эрүүл эко бүтээтгүүн ээж хэрэглээ явчихна. Ерөнхийдөө энд бол нас харгалзах юм байхгүй. Би одоо чамтай яаж юм яриндаа гэж бодоод байсан чинь одоо болсон чинь зүгээр чи хоёрын хооронд ярьж байгаа юм шиг яриад байна шүү дээ. Би чамтай айгүй айжсэн шүү дээ. Юу дээд би ингээд яриад сууж байна. Гэтэ одоо гой юм задаа октод чи ярьж чадахгүй л байгаа л да. Гэтэ яах вэ тэгээд. Тэгээд өөрөө хэрээрэл яриад сууж л шүү дээ. Тэгэхээр болохгүй байдгүй юм бэ. Би ч одоо ерөөсөө ингэж ярилцлага хийж байгаа болохоор бас тэгээд чадахгүй болсон чинь чадаад яриад шүү. Тэгэхээр ерөнхийдөө би бодож байна. Нас л ерөөсөө хамаахгүй. Хүн ерөөсөө тэгээд өөрөө хүсвэл хамгийн гол нь хүнээр ингэж одоо чи тэрийг тэгээч ингэж гуйлах юм биш. Өөртөө хүсээд ирээд хүсэл тий. Бол юу ч юм. Ерөөсөө жилийн өмнө одоо ингэж ажиллаж ийн ихэд одоо өнөөдөр орсон хүн надаас төрүүлээд явчихсан шүү дээ. Тэр хүний л одоо амжилт авахгүй юу? Одоо уулаас энэ чи ерөөсөө жил болоогүй байгаа юу чин ер нь одоо шинэ гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол тийм шүү дээ 6 сар болж байгаа юм чи. Тийм 6 сар болж байгаа юм чи ерөөсөө шинэ. Тийм болохоор одоо орж ирсэн хүн шинэ. Тийм болохоор эмээхэн баахгүй ерөөсөө алдах юм байх. Хамгийн гол нь энэ чинь нөгөө өөр юунуудтай адилхан ингээд нэг мөнгөний шилжээнд орчаад мөнгө алдчихад идэг гэсэн усууд тийм. Энэ юм байхгүй. 200 мянган төгрөгөндөө бүтээтгүүн аваад өөрөө хэрэглэчихнэ. Өөрөөсөө дэлгүүрт ордоод дэлгүүрээс дараа 200 авдаг гэж хизээ тийм бэлэг өгч илээ. Манайх бол тэр чинь 200 мянга чинь 5 бэлэг өгчихжээ шүү дээ. Тэр 5 бэлгээ өөрөөсөө хэрэглэчихнэ. Ингээд ирэхлээр чинь эдийн засгийн хэмнэлттэй. Тийм болохоор гэртээ суусанд ороод өөрийнхөө хөрөнгө оруулалтаа ч нэмээд өөрийнхөө бас ингээд бодлыг бодоод ерөнхийдөө бол ямар нэгэн аргаар ингээд хамтраад ажиллах юм бол тэр хүнд өөрт нь хэрэгтэй. Эдийн засгийн хэрэгтэй, эрүүл мэндэнд хэрэгтэй, юмд нь хэрэгтэй гэж бодоод байгаа шүү. Тийм. Би болохоор ингэж боддог шүү. Хараач удаа холыг ойртуулж хийсэн л гэж боддог шүү.
Яг зөв. Ямар ч юм нэг энэ чинь бид нар ч холоос ингээд авчираад энэ чинь тавьж бэлэн орж ирээд даваад харахад нь бэлэн тэгээд ямар ч тэртээ ямарсан хүргийлсэн тийм ойлгоцтой байдаг шүү дээ. Ер нь би Сибирийг тэгж анханасаа хийжсэн. Тэгээ одоо би энэ Туркийн юу гэдэг эртнээс эрүүл мэндэ гэсэн утгатай тийм болох дээр ерөнхийдөө бол хувцас угаасан чи ирвэл үсээ угаасан чи ирвэл шүдэ угаасан чи ирвэл бүх юм ирвэл гоос ахын чи тийм болох дээр хүн ерөнхийдөө тэргээл бүгдээрээ эко бүтээгдэхүүнээс сайжаал дэлгүүрээс авч байгаа тий ах トゥ өрөөгөө бүгдээрээ ингэж хэл та тэгээд бүгдээрээ адилхан тэгэл би өнөөдөр нэг хүн эсвэл дараагийн хүн эсвэл тийм төөрхөн тангийнхэн мөнгө нь ороод ирж байгаа ш дараагийн мөнгө нь тийм болохоор тий адилхан л одоо бүтээгдэхүүн хүн бүхний хэрэглээ байгаад байгаа байхгүй юу тийм болохоор энэ бол нэг буруу алдсан болоо гэж айх юм байхгүй юм байхгүй юу тийм болохоор миний насны хүмүүс миний наснаас дээгүүрчээсэн миний наснаас догоорч байсан хүмүүсд ерөнхийдөө өөрсдөө л зориод хүрээд ир. Өөрсдөө зориод ирсэн хүмүүс бол хангалттай одоо хүссэндээ хүрнэ л гэж хэлээ дөө. Миний бодлоор тэгж боддгийн шүү дээ би. Зөв. Тэгээ одоо совда лидерийнхээ хүр лидерийнхээ одоо яриан дээр нэмэлэхэд манай одоо ингээд өөрийн гэсэн гоё ийм гоё юу гэдэг те өөрийн гэсэн ийм гоё хүчрхэг багтай болно. Өөрийн гэсэн хайр гэрэлсэн ийм хамт олонтой болно. Тийм ээ. Ингээ гоё бүр гоё шүү дээ. Эндээс авах шүү дээ. Гэрч хүчийг авдаг. Ийм болно шүү дээ. Тийм ээ. Ийм бас даваад байдаг. Тэгээ өөртөө итгэлээ авч идэг. Тийм ээ. Сая ч манайхаа юу яалаа шүү дээ. Мартин 8 болоод өнгөрлөө гээд Мартин 8 нэрээ гэртээ хийчихэл бид хэд ч одоо энэ таас ингээд нөгөө лидерүүдэд хүлээж авлаа. Ингээд бид ч хамт олон болчихж байгаа байхгүй юу? Бас энэ 100 хатаад ихэд тэгэхээр чинь бас ингээд би чинь бас ингээд хөвшөрчлээ гэсэн уухгүй найс нөхөд гэхгүй бас өөрхий ингээд хамт олонтой болчихж байгаа байхгүй юу? Бас л ингээд тий. Одоо байж захтай би хотынхаа хэдтэй бас ингээд суугаад хоолнд ороод ингээд нөгөө хэдтэйгээ байж байгаад ирсэн. Тэгээд энд ирээл яаж юм тэгээд чи би чинь бас ингээд хамт олон ингээд надад ингээд би болоод байгаа байхгүй нэмэгдэл тэр нэг гоё байгаа байхгүй юу? Юу би ингэж боддгийг шүү дээ. Хүнд ингээд хүрх сайхан байдаг байхгүй юу? Энэ хүнд нэг юм нь одоо мэдхгүй байгаа юм хилээд өчгөнсөн өөрөө хэмжээгээрээ энэ хүн нэг энэ өвдөж байгаа бол тэр нь зүгээр очиосоо гэж бодоод би чи өөрөө бас хөл гар өвдөж маш цавж нуруу өвдөд хөл өвдөд тий тэгээд ингээд хүн чинь ингээд ялангуяа ингээд сон боолгоод ирэх юм бол хэцүү байдаг юм билээ шүү дээ. Тэгэл байх. Тэгээд хүн бүхэн ингээд зарах гал тийм болт юм билээ шүү дээ. Тийм болт дээр ерөнхийдөө хүн бол эрүүл байх л хэрэгтэй гэж боддгийн. Тийм болт дээр хүн бол эн чинь эрүүлийг хүссэн улсууд чинь хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Нэг хүнд юм хөрөнгөөл ахаад ирнэ гэдэг чинь тэр хүн бас эрүүл ахвал их үүсэр бол явчихж байгаа байхгүй юу? Тийм. Миний бодол болохоор Зөв. Цовда лидертэйгээ одоо энэ хүчрхэг спонсорын лидертэй ярихад бас миний хувьд бас их сайхан байна. Тэгээд үнэхээр бас таны бас ертөнцийг үзэх үзэл энэ одоо баг команда харж байгаа хувь хүний одоо дотоод мөн чанар бол надад үнэхээр бас таалагдж байна. Нэг өөрийн гэсэн харизмтай, өөрийн гэсэн одоо бас өнгө төрхтэй, өөрийн гэсэн сайхан энерги гэрэл цацруулсан юм мундаг дайчин хүчрхэг эмэгтэй байна. За тэгээд дараагийн асуултаа асууя хоёлаа. Хоёлаа чи хайлтын лайв одоо үргэлжлээ 53 минут болсон байна. Бас нэлээд асуултаа явуулж гисэн байгаа зү тий. Гэтэ энэ бол их гайхамшигтай яриа болж байна. Та бүдний ингээд цагшгүй үргэлжилж байгаа контентыг 30 хүн бол тасалтгүй үзэж байна. 30-аас буухгүй байна та бүдний яриа. Яг дараа нь мянган монголчууд энийг нөхөж үзэн та бүдний яриаг. Тэгээд тэр олон хүмүүс энэ одоо миний энэ контент хийгээд байгаагийн цаацаана энэ мундаг лидерүүдийнхээс нэг лидерүүдээс уран зориг аваасаа, хурцлагдаасаа, өөрийгөө бас эргээд хараасаа. Би энэ одоо сов чулуунаасаа юугаар дутуу гэж энэ Батбараас би юугаараа дутуу гэж би хийж чадна гэдэг энэ эрч хүчиг уран зоригийг аваасаа гэдэг үдээс энэ контентыг бол миний зүгээс санаачилж хийж байгаа юм. Тэгээ энэ удаагийн контент маань бол яг одоо юу гэдэг нь монголчуудын тооллоор энэ цагаан сараас хойш анхны дугаар, энэ контент цацагснаас хойш 8 дахь дугаарт та оролцож байна.
Тэгээд ер нь бол энэ контент одоо хүрээнд бол нэлээдгүй олон хүмүүс ингээд дараа нь ингээд эргээ харахад нөгөө одоо юу гэдэг мэдээллүүд нэрээд тахт ингээд үзээ лайк дараа сэтгэл хичээл яваад идэг. Тэгээ энэ хүмүүс бас урам зориг ирч хүчийг авдаг бахаа гэж найдаж байгаа. Маш олон хүчрхэг лидерүүдээ бас дараагийн оролцох хүмүүс ч их саал байж байгаа юм. Тэгэхдээ би бол одоо энэ удаад зайлшгүй бол та орох ёстой гэдэг үгээс би таныг бас урьдсан. Тэгээ та манаас энэ урилгыг маань бас сайхан хүлээж аваад ингээд оролцож байгаад бол туйл их баяртай байна. За тэгээ бас асуулт байна. Хүрэл чулуун одоо совд чулуун одоо хүрэл лидерээсээ. За юу вэ гэхээр одоо Ирсакийн одоо та бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Тэгээ танд хамгийн их таалагдж байгаа ямар бүтээгдэхүүн байна? Үр дүнгийн үзсэн хүмүүст энэ л гоё шүү гэж одоо амнаас чи хамгийн ихэнд гардаг ямар бүтээгдэхүүн байна танд ер нь? Ирсакийн аль бүтээгдэхүүн танд ер нь хамгийн их таалагдсан? Ногоон тосны айгу таалагдсан. Ногоон гэдэг нь айлын килим болоо нөө бурсны хандтай нь үү? Тий 100 гарантаг нь анх авсан би. Килим бол за. Тий ингээд сандал дээр суугсан чинь нөгөө хөлн мултарсан байсан сандал дээр мэдхгүй суугаад асах нураас амар өгдөө. Тэгээ 2 хоног идээд тэгсэн чинь дэр маань бүр өвдөд олдгоо. Тэгэхээр тэр ногоон тусаа түрхээд тэгээ нэг 5-6 хоног түрхээд бүр зүгээр болсон шүү дээ. Тэгээд мундаг юм. Тэгээ одоо чинь ерөөсө баг юм хэрэгжилж байна дөө. Одоо дийл хэрэгжилж байна гэж. Хаа дараас тэмдэглээ их гэж гэлцууллаа шүү дээ. Нөгөө чинь тас айлгаж нөгөө цэвэрлэгээ зүгээр арчид цэвэрлээ зүгээр ерөөсөө зүгээр амархан гэлцуулаад хайцсан зүгээр ингээл хэр нь урсаал тэр чи ерөөсөө сайхан юм билээ ерөөсөө хүний арчид хүн ерөөсөө юм ерөнхийдөө одоо тэгээд өөрөө бүх юм хэрэгжилж ин доо нүуний тоос моос тэгээд закны тоос моос тэгээд одоо яг би бол одоо энээсээ хитгэхгүй хүн шиг л ингээд нэг энийг бэрэ тогтчвол болоо та гэдээ баярлаад нөгөө тоос мосоо түрхэл гүйж. Одоо юу яасан миний энэ хоёр ингэж айгаа ингэж их халтарсан байхгүй юм нэ. Манай удам тийм. Тэгээ би нөгөө шампан юу хоёроор аваагаад айгуу гоё. Ямар шампанаар авах та? Би шампан. Тэгээд нөгөө юутай. Танилтай. Тэгээд нөгөө тастай. Тэгээд юу масктай. Тийм. Масктай. Тэгэн гутаа юуг нь хэрэглээд. Тэгээд нөгөө байна юу? За. Асаа хэрэглээд юугаа хэрэглээд тарика хэрэглээд шампан хэрэглээд дундуур нөгөө бас нөгөө юутай шампанаар өсөргөлдөг шампанаар. Өдөр алга угаадгүй шүү дээ. Би шампаны чинь. Тий. Тэр өсөргөлдөг шампанаар дундуур нь угаагаад. Тэгээ харин ажиллаа гоё. Би миний ус ингээд нэг 3 дугаар байсан чинь амар ингэж ургаад би сайхан тайр үсэх. Манай энэ маань ингээд бүр ингээ айгуу гоё ингээд ургаад заримдаа ингээ бүр сөөсөгээд ингээд ирчихдэг байхгүй юу. Тэгээ энэ миний маань одоо манай энэ ингээд байх болчихд би тэгсэн чи өстой гоё ингээд дүүрж байгаа. Манай Ирсакийн одоо шампан бол үнэхээр гайхамшигтай шүү. Би бас эмэгтэйчүүдэд хэлдэг үсний уналттай, үсний хагтай бол та ядаж нэг 2 угаагаад үзэрэй. Тэгэл ариландаа үсний уналчийн зогсон хагж арилна гэж хэлээд идэв. Үнэхээр тийм шүү тий. За тэгээд одоо бас совд чулуун одоо хүрэл лидерээсээ ахаад асуух зүйл байна. Одоо хоёлаа яриагаа бас үргэлжлүүлээд. За бас асуух зүйл юу байна гэхээр одоо бол ийм байна л да. Одоо та ингээд харж байна тийм. Эргээд ингээд баг команда хараад одоо өнөөдрийн өндөрлөг гэж хоёлаа хэлээ л да. Одоогоос одоо та өнгөрсөн 22 оны 4 сард орж ижээ. Одоо ихээр нэгэнд ч юм уу тийм. Ингээ орж. Тэгтэл өнөөдөр одоо ингээд 23 оны одоо 4 сард өгч байна. 3 сарын одоо 10 хэдэн болоо явж байна. Одоо цэргийн баяр өнөөдөр ч одоо зэвсэг төвчний яр балдарт 102 жилийн болж байна. Тэгэхээр энэ ингээд за яг одоо сарын дараа гэхэд одоо тий одоо нэг 10 хэд хоногийн дараа та яг жилийн ойн дээр ирж байна. Тэгвэл өнөөдрийн одоо жилийн өмнөх совд чулуун өнөөдөр жилийн дараах совд чулуун эргээд харах юм бол юугаар ер нь бахархаж байна өөрийгөө чи бас хүн нэг бас заримдаа омгших үе вэ штэ бахархах өөрийгөө бас заримдаа бас нэг магтдаг цаашаадаг үе байна дандаа л өөрийгөө би гэж тэгээд доошоо суухгүй штэ хүмүүс тийм ээ тэр та ер нь юугаар бахархмаар байна одоо харахад би ер нь гэж боддог штэ одоо ингээд Ирсак доснороо баярлж явдаг штэ бахархаж тэгээд ингээд ингэж байж байгаа ингээд за би Ирсакийнхаа явна гэхээр манай хүн яв гэж би чинь бүр нөө хөөрөө жоох өгч гараа шидчих штэ өстой нэрээ тэгээд би ерөөсөө одоо бол би ямар азараа Ирсак гэдэг юмтай холбогдваа гэж бодоод идэв штэ ямар ч хэлсэн би бас цаагаараа их адтай юм байхгүй юу хөгшөрсөн хойно ийм олон хамт олонтой болоод ийм олон сайхан хуураад үүнэртэй болоод
эдгээр чинь бүгд одоо миний хүүхдүүд л гэсэн үг шүү дээ. Одоо ингэж одоо миний ингээд надаас ингээд дээшээ өргөөд ингээд алган дээрээ өргөөд дээш би байгаа. Миний доороос ингээд орсон хүүхдүүд бүгд ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр би айгүй олон хүүхдтэй энэ олон хүүхдтэй болсон хүн шүү дээ би. Тэрэндээ айгүй ямар ч түрүүн баяраад идэр таныг өндөр ээж гэж яах вэ те. Одоо баргал тийх байгаа та одоо би чи баргал одоо миний бадрагийн дээдлт 2 хөгшин байгаа. Ингээд 3 4-нд өндөр ээж байна да дээдлтэй ямар. Нэг л яг одоо манай одоо Зэрбиш гээд байна. Цэд бадраг гэж байна. За Совц чулуун. За тэг яг тэг ингээл явах юм бол юм байгаа. Тэгэлгүй яах. Ер нь одоо ингээд яг ярих юм бол одоо бид гурав ч одоо яг нэг өндөр ээжүүд нь болоод байгаа юм л та. Ер нь одоо яг барихад баг тийм. Тэгэхээр бид гурав одоо байлахгүй гэж яах вэ одоо. Ийм боловсон хүчингээр дүүрчээд байна шүү дээ бид нар ч одоо. Тэгэлгүй яах вэ? Айгүй сайхан good байна. Би ч одоо нэг 2 дугаар одонтой алдарт их шүү дээ. Одоо тэгэхэд одоо миний ингээд хамтрагчид бүгд бас юм олон хүүхдүүдтэй хөөхөн ингээд гараад ярихлаар ингээд нулимс ингээд сонирн болдсон шүү дээ бүр ингээд 5 хүүхдтэй 4 хүүхдтэй гэдэг ингээд ярихлаар хараад энэ огшол хийдэж шүү бүр тийм айгуу гоё шүү. Тэгээд тэр олон хүүхдтэй очих дуртай би бүр. Манай хүүхдүүд гэсэн манай гэрийн хүнд гэдэг яваа ямар мундаг юм бэ. Манай хүүхдээ айгуу амар мундаг юм. Манай баасан ч явахаас их мундаг байна. Ямар сандал контентийг одоо үзээ сууж байгаа юм шиг байна шүү дээ. Та бүхэн контентийг үзээд одны бичээ сууж яхаар бодоход хүүхдүүд нь орж ирж байна. Ач зээнэр нь орж ирж байна. Үгүй ямар ч мундаг юм. Ингээд би бас таныг бас их бахархаж байна. Ер нь миний бас боддог ч юм аа. Аав ээж гэдэг хүн бол насны бүксэндээ бол ингэж одоо хүндлүүлж, ингэж хүрээлүүлж, ингэж одоо үр хүүхдүүдийнхээ бас ач уйныг эдлэж, дээрэс нь одоо энэ мундаг одоо сайхан одоо залуучууд, бүсгүйчүүдтэйг ийм том хүчрэх багийнхаа одоо бас одоо юу гэдэг те эдрээсээ суралцаж эдрийг харж бахархаж эднэртэй бас урам зориг өгч явж байгаад бол би бас таныг бас үнэхээр одоо буянтай ийм одоо юу гэдэг хувь хүний дотоод мөн чанар ч их сайхан гэрэлтсэн ийм учраас та ийм мундаг байна гэж би бол таныг харж биширч байна. Тэгээд хотод ирвэл бас намайг тоож уулзаарай гэж хэлье. Би ч тантай өнөөдөр анх удаага бас ингэж ярьж байгаа шүү. Тий. За тэгээд одоо бас гарах юм биш тий ер нь. Зөв тэгэлгүй яах вэ. За тэрнээс гадна ахаад бас асуулт байна. Одоо тэргүүн нь бол би ч одоо үндсэн ажлаа хийгээд байгаа ш. Хажуугаар нь одоо ярилцаад хэлэлцээд. За энэ олон хүмүүс бас асуух асуултууд байх бах дараа нь. За энэ насанд одоо таны хийсэн хамгийн зөв сонголт ер нь юу вэ? Одоо бас эргээ харуул энэ чинь таа ч одоо ингээд 65 жил одоо настахтаа би ч одоо энэ энийг бас үнэхээр зөв хийжээ. Энэ одоо мэдээж сонголтнууд талархаж амьдрдаг байх. Тэгэхээр ер нь хамгийн зөв сонголтууд юу вэ? Энэ одоо 60 гаруй наслахтай одоо Совц чулуун гэдэг хүний хувьд би одоо ингэж боддоо штэ. Хамгийн нэг номер тоглолтоор би сайн хань заяасандаа баярлж явдیں۔ Нэг номер. Хоёр тоглолтоор би энэ хорвоо дээр хүн болтосон 6 сайхан хүүхэд гаргасан. Тэрэндээ баярлж явдیں۔ 6 хүүхэд маань ингээд цаашаа дэвжээ зөндөө орно. Тэрэнд нь бас баярлж авна. Одоо сүүлийн үед ирсаатаа баярлж авч байгаа. Одоо насны эцэд одоо ингээд хөгшин болсон хайна айгүй олон хамт олонтой болголоо гэдэгт нь баярлж авдیں۔ Ерөөсөө би олон сайхан дүүнэртэй болоо, олон сайхан хөвгүүлтэй болоо, олон сайхан охтуудтай болоо гэдэгт баярлж авдیں۔ Да гэж байна. Энийг өөрөө авч явж байна да. Би энийгээ ингээд өөртөө ингэж тайлбарж ингэж баярлж авдیں шүү дээ би. Тэгэлгүй яах вэ? Тэгж өөрийгөө бас ингээ гоё өөрийгөө заяа баярлуулжээ. Совц чулуун би ийм том багийн спонсор шүү дээ. Миний багаас 186 литр монголчууд өрхийн орлогоос хаяас дээш болгожээ. Одоо 16-7 хүрэл литр миний багаас төржээ. Энэ мундаг хүмүүст би суурийн давжиг зөв чадчихжээ. 2 хүрэл литр 1 трактор төрүүлчихгээд өөрийгөө ингэж гоё өдөр болго өөртөө ийм гоё сайхан үг хэлжээ. Эрхэм литр спон минь заяа. Та бол энэ агуу энэ ингээ хувь ёроолыг хүртэх хэрэгтэй хөө. Тий мундаг байна. Өстэй мундаг. За, ахаад бас асуулт байна. 2-3 дигитэр гарах гэж байгаа шүү дээ, тий? Тэгж байгаа. Тэр тодорхой. Гарна, гарна, тэгээд хулгай гарна. Ингээд ярих юм зөндөө манай уянгаа гарна гэдэг зөндөө. Тий. Тэгээд яах вэ? Ямар ч байсан энэ хийдгээ бүгдийг нь үзнэ шүү дээ. Тий? Тэгэлгүй яа. Тий, тэгж бодоод яа. Тий?
Зөв. За, ахаад бас сувж болон хүрл лидерээс асуух бас нэг асуулт байна. Ер нь бол одоо ингээд контентын маань бас төгсгөл хэсэг рүү ирж байна. За, тэгээд одоо таны одоо цаашдын төлөвлөгөө буюу 2023 онд ер нь ямар төлөвлөгөө байна? Ирсактай холбоотой тийм ээ. За хувь хүн рүүгээ холбоотой төлөвлөгөө гаргасан байгаа. Зорилт байгаа. Хүн чинь нэг дотроо нэг төлөвлөгөө гаргадаг шүү дээ. За энэ жил ч би нэг ингээ да, нэг энийгээ бас ингээ да гэдэг ингээд төлөвлөгөө гаргадаг. Тэгэхээр ер нь 2023 оны төлөвлөгөө юу байна? Сувж болон хүрл лидер минь. Би болохоор явахтай ямар ч хэлсэн ингээд олонд хүрээлэгдсэн хүн юм чинь би ямар ч хэлсэн нэг ингэж явж байгаад нэг директор болчих болов гэж бодоод явж байгаа шүү дээ. Тэрнээ зориулаад гэж бодоод байна тий. Би уул ингэж бодож байгаа. За эхлээд ингэж бодож ирсэн. За би нэг лидер болчихсон ингэж бодож ирсэн. Лидер нь болчихоо. Тэгвэл за хүрэл болчихсон гэж бодож ирсэн. За хүрлийг нэг жилийн дараа ч юм уу за мөддгүү ч үстэй гэж хүрэл нь болчихсон. Ямар мөн яах юм бэ? Харин дэвшээ дараагийн шатар явж байгаа. Тий. Одоо нэг лидер болчих болох юм байна да гэж доод байж байна. Тий. Яг зөв. За. Үндэ гэж бодоод тий. За. Бодоод байна тий. Миний одоо эрхэм одоо бас спонсор доо Ирсак компани топ лидер, хүрл лидер, одоо сувж чулуун лидертэй энэ 2023 онд директор болоорой гэж өрөөё. Одоо директор болох нь тодорхой. Та мундаг том багтай хүн учраас. За тэгээд бол мундаг байна. Одоо таны зорьсон бодсон болгон ийм сайхан гэгээлэг цагаан учраас одоо ямар нэгэн саадгуугаар биелэх тодорхой. Одоо энэ бол тодорхой. Би бол таныг одоо бол маш богино хугацаанд болох байхаа гэж найдаж байна. За бас одоо ахаад бас нэг хоёлаа нэг энэ комментууд их ирээд байна. Комментуудаас нэмж ирсэн байл хоёлаа би бас танд уншиж өгье. Дараа нь нөгөө хүмүүс чи минийхийг уншсангүй гэдээ бас гомдол ирд юм аа. Би чи бас их олон юм хүлээж авдаг юм шүү. Тэргүн гэдэг утгаараа. Тэгээ одоо би болохоор танд уншиж өгөхгүй бол яагаад ч болохгүй байх шиг байна. За хүмүүс биччихээ. Товоо иш Эрдэнэ сувд гэдэг хүн болохоор өндөр ээжтэй баяр хүргэж амжилт хүсье гэж ямар мундаг юм бэ? Өндөр ээж нэртэй боллоо шүү. Энэ нэвтрүүлгээс та өндөр ээж гэдэг нэртэй боллоо шүү. За орой миндээ ээж тий оюун дулам гинэ. Орой миндээ ээжтэй амжилт хүсье гэх юм ямар ч мундаг юм бэ танайхан ч одоо. За тэгсэн чи одоо манай бас багийн тий манай багийн отгон жаргал гэх лидер маань мундаг юм бэ ямар гоё контент болж байна амжилт хүсье гэдэг одоо бас бичсэн байна одоо манай багийн лидер. За манай Батцуурийн мөнх цэцэг одоо Ирсак компани лидер маань амжилтын түүх цуврал контентын санаачлагч Палатинум лидерс клубын за надыг хошгруулаа явчлаа баярлалаа. Клубын тэргүүн Ирсак компани хүчирхэг гүр лидер Батцуураараа эр зэргийн баярын юм. За баярлалаа өөрийгөө бах уншчихлаа шүү. Мянган юм уу Ирсакчуудын өмнөөс баяр хүргье. За баярлалаа. Намайга яг хуу өнөөдрийн орж байгаа контентын мундаг эмэгтэйдээ сайн сайхан үг бичээрэй. За отгон бямб гинэ. Игчтэй амжилтыг хүсье мундаг шүү гин ямар мундаг юм бэ. За та танихал байхад бол за чимдэг Нисагийн өндөр ээжтэй улам өндөр амжилтыг хүсье гэж. За өндөр ээж болсон шүү. Одоо сувчлуун дээр маань өндөр төсөглээд. За дээрэс нь долгор баян жаргал гинэ. Хүчрхэг сайхан игчтэй улам их амжилтыг хүсэн өрөөе. Зөндөөн гоё урам зориг авлаа. Та хоёртоо баярлалаа. Тэргүүндээ баярын мэнд хүргье гэн. За баярлалаа. Одоо долгор баян жаргалдаа мөнх цэцэг лидертэй маш их баярлалаа. Одоо бас баяр хүргэж чад маш их талархлаа. Урмыг өгж байгаа. За дээрэс нь энд бас нэг хүн бичсэн байна. Нэргүй гинэ ихчтэй амжилт хүсье гэж энэ Facebook дээр хүн танд бичжээ. Та одоо танихал байхад бол за баасан ч одоо таны одоо бас лидер маань ингэж юм хайртай шүү. Хайр дүн сайхан сэтгэлтэй ихч минь урт удаан амьдралын далай их жаргал өрөөй гэн яасан сайхан үг өчтий юм бэ? Далай их жаргалыг өрөөй гэн урт удаан амьдралын далай их жаргалыг өрөөй. Яасан ч гоё юм бэ те. Энд чинь бас хүн гэдгсэн сэтгэлийн амьтан шүү дээ. За оюун дулам ээжийнхээ ажлын хамт олонд нь амжилт хүсье гэн таны оюун дулам гэдэг одоо охин байх шиг байна. Дахин сайн үг бичсэн байна. Мундаг сайхан хамт олон шүү гэн ээждээ л бичээд ах шиг хамт олонд нь бас хүсэж ах шүү бид бүхэнд. За баярлалаа оюун одоо дулам одоо ихчтэй тий. За бандан отгон чимэг гинэ. Ихчтэй улам их амжилтыг хүсье гэж энэ одоо таны багийн бас лидер юм шиг байна тийм ээ. За дээрэс нь энэ дээр манай мөнх цэцэг лидер маань маш их төвтэй өнөөдрийн өнд Ирсак компанид эерэг хүмүүс ажилладаг үнэхээр супер шүү гин баярлалаа. Мөнх цэцэг лидертэй одоо бид хоёрын их сайн сайхан үгээр урамшуулж, дэмжиж, магтаж, сайшааж байгаад маш их баярлалаа. Хүн гэдсэн сэтгэлийн амьтан учраас энэ сайхан урам зориг нь одоо бас
одоо алдахгүй хичээж ажиллах болно гэж одоо бас хэлье. Тэгээд за ер нь бол одоо ингэж одоо топ лидер маань одоо та бас ингэж энэ сайхан хүмүүсийн урам зоригийн үгийг сонсоход бол бас гайхамшигтай сайхан хүчрхэг багийг бүрдүүлж энэ сайхан хүчрхэг хамт олонны хайр хүндэтгэлийг хүлээж байгаа юм байна. Та минь тэгээд өнөөдрөөс эхлээд өндөр ээж гэдэг болж байна шүү. Одоо Ирсак компани өндөр ээж бол амбын совчлон зүү хараад байгаа гэд ингэж хэлэх нэ шүү дээ. Ямар сайхан нэр вэ? Тэгээ одоо Ирсакт бол одоо хоёр Ирсакт бол одоо 2 3 өндөр ээж байгаа. Тэр биш гэж байх нь байна. Сэд базар гэж байх нь байна. Дээрээс нь одоо та бол одоо яалчгүй тэгж хэлэгдэх аргагүй зүү ясны эрэхтэй ийм хүчрхэг лидер учраас өндөр ээж гэж болох нь дээ. Совчлон одоо лидер маань, хүрэл лидер маань тий. Баярлаа. Тий. Одоо энэ контентээс бол хойшоо өндөр ээж гэж бодох нь шүү. Тий. За тэгэхээр өндөр ээж гэж дуудахад одоо нэрээ мартаж болохгүй нэ шүү хүрэл лидер минь. За одоо бас за хэлэх зүйлээ хэлээрэй та минь. Би яриг таслаад байна уу таныхаа. Зүгээр. За тэгээ одоо та бүхэн маань одоо контент одоо бас энэ хүрээд ер нь бол жаргах гэж байна. Тэгээ би бас тань сүүлийн одоо тий. Гэтэ энэ контентын хувьд сүүл болохоос та бүхэн энэ одоо Монголын ирсагчдын хувьд дөнгөж эхлэл юм. Тэгээ би одоо танаас бас контентынхаа төгсгөлд одоо тий асуух нэг асуулт байна. Одоо тэгээ энэ тааман сайхан хариулаарай. За тэгээд энэ дээр юу гэж асуух гэдэг нь гэхээр багийнхаа болоод нийт Монголынхаа ирсагчдад одоо юу гэж хандаж хэлмээр байна. Тийм ээ, юу гэж урайлмаар байна, юу гэж хэлмээр байна. Энэ одоо таны одоо бас сайхан хариултыг та хүлээж байгаа. Энэ олон та бүхэн одоо энэ контентыг бол үргэлжлээд 30 гараа 40 орчим хүн үзээд за дараа нь мянган ирсагчуд үзэх нь тодорхой. За тэгэхээр та юу гэж хэлмээр байна? Одоо нийт багийнхаа хамт олонд болоод нийт Монголынхаа ирсагчдад хандаж хэлэх юу гэсэн одоо сайхан үг хэлмээр байна. Сэтгэлийнхээ үгийг хэлнэ үү гэж байна. За ямар ч гэсэн Ирсакийн хамт олондоо бүгдээрэнд нь ажлын амжилт төсөж урт удаан насалж урдаа тавьсан ажлаа гүйцэд хийж нэг цагийг 1 минутыг ч гэсэн өөртөө зориулж ажилдаа зориулж бага сайхан хүчрхэг авч явж байгаараа гэж хэлье да гэж. Тэгээд бүгдээрэнд нь эрүүл хүн ер нь эрүүл явж ижил ашиг бүтээн. Зөв. Тэрэнд нь эрүүл хийх хүсье да гэж чинь. Тий. Бүгдээрээ ганц манай баг гэхгүй Ирсакад орсон бүх хүмүүсд ажлын амжилт хүсье да. Бүгдээрээ сайхан бүгдээрээ эрч хүчтэй ажиллаж эрүүл байж орлого ихтэй, ашиг ихтэй олон төмөндөө буян үлдэж бүгдээрэнд нь сайхан оновчтой одоо хэрэгтэй юмнуудын сайхан зөвлөж өгч байгаараа л гэж хэлье да. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань контентэд бас өргөдөн оролцсон Ирсак компани топ лидер, Ирсак компани Монголын ууган лидерийн нэг Дамбын Совчлон гэдэг энэ эрхэм сайхан хүн амжилтын төв контентын зочин хойморт залрлаа. Тэгээд өнөөдрийн маань контентыг хүлээн авч үзсэн эрхэм одоо Монголынхаа нийт ирсагчдаа маш их баярлалаа. Тэгээд бид хоёрынхаа зүгээс бол сэтгэл одоо байгаа бүхнээ бас уудалсан байх. Миний асуугаагүй зүйл байна уу? Совчлон одоо эрхэм хүрэл лидер минь хилдэж болно. Миний асуултаас гадна нэмээд хэлчихмээр, ингэчмээр гэсэн үг санаа байвал хэлээрээ та минь. Бэбэгагүй бүгдийг ярьчих чи одоо би ч одоо ярьж чадахгүй байх гэсэн чи харин чамтай зөндөө ярьчихлаа шүү дээ би харин. Би ч одоо яаж ярина гэж бодож ирсэн. Тэгсэн чи харин зөндөө нэг мэдсэн чинь зөндөө хуучилчлаа ямарч ирсэн. Тэгтээ бүгдээрэнд нь эрүүл урд удаан наслаад ажил үйлсэнд бүдэмжтэй тэгээ бүгдээрээ директор болоод дөнгөж орж байгаа хүмүүс нь лидер болоод ингээд араасаа ингээд цолоо хамгаалаад ингээд яваасаа л гэж хүсэж байгаа чинь тийм. Одоо бидний урд тавьсан ажил чинь тэр л юм чи ерөөсөө тийм. Зөв. Та бүхэн бас энэ контентын доор бас нэг хүн бичсэн байна, энэ уншаад өгчээ. Насан юм гинөө. Энэ хүн маань дайчин гэрчтэй амжилтыг хүсье гэдээ бас таньдаа хандаж биччихсэн юм шиг байна. Бичиж хэлж явах шиг байна. За тэгээд эрхэм одоо Ирсак компани ууган лидер, Ирсак компани топ лидер, Ирсак компани хүрэл лидер цолтон Дамбын Совчлон лидертэй одоо тий урт удаан наслаж төрөний баасан жав лидер маань хэлснээр 70 их жаргалыг өрөөе. Тэгээ 2023 онд Ирсак компани директор цолтон болоорой. Тэгээ энэ одоо хүчрэг том баг командынхаа одоо хайр ивэл өрөөлийг үргэлж хүртэж сайн сайхан бүхэндээтэй өчрөн золгож явах болтугай. Тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан явдал туйлын их талархлаа. Тэгээ хоёлаа ингээд энэ хүү одоо амжилтын төв контентоо
ингээд үүгээр жаргая. Тэгээд өнөөдрийн бит хоёрын бас энэ контентийг мань хүлээн авч үзэж одоо таалан сойрхсон эрхэм ирсагчуудаа за энэхүү одоо контентийг нөхөж үзэх цаг мөчтөд уулзах тэр бүх хүмүүст энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та Ирсак компанийг сонгоод хамтран ажиллах бол үнэхээр ийм гайхамшигтай сайхан хүчирхэг, эерэг, хүний төлөөгсөн сэтгэлтэй юм лидерүүдтэй учин золгож амжилтыг бүтээх болох нь тодорхой юм аа. Тэгээд Ирсактай хамт байгаарай. Ирсакийн төлөө хамтарч ажиллахад бол манай эрхэм лидерүүд бол цаг ямагт бол дэмжиж хамтарч ажиллах юм аа. Тэгээд энэ гайхамшигтай компани бас топ лидер болоод иймэрхүү контентын зочин хомирч залрахад бол танд боломж байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд хоёулаа контентээ өндөрлөх үү? Тэг яа тэгээд баярлалаа. Чамд гэсэн өнөөдөр За баярлалаа. Дээ би хүргээгөө. За тэгээд туйлын их баярлаа. Тэгээд одоо бүгдээрээ сайхан амраарай. Тэгээд шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэнд амжилтыг хүсье. Ирсакийн ориглыг хүсье. Хамгийн сайн бүхний хүсье өрөөё. За тэгээд Совда лидертэй, Сов чулуун хүр лидертэй бас сайхан амраарай. Амжилтыг хүсье. Тэгээд баяртай дараа хотод ирэхээр учин золгоё. Тэгээд за баяртай. Баярлалаа.